Apple MacBook Mini автомат онгойлгож туршиж үзэх гэж байна. Энэ жилийн Apple-ийн гаргасан 3 компьютер бол үнэхээр хосгол болох шиг байна. Чин процессортай одоо мобайл хөрөмжөд төрөлдөг CPU суурилсан Apple-ийн өөрийн хийсэн Silicon гэж нэрлэж байгаа процессортай ийм компьютерууд гаргасан байна сая. Гол давуу талууд гэхээр зэрэг 5 нанометрын структуртай архитектуртай өөрөөр хэлбэл одоо молекулын түвшинд одооны Intel процессорууд 10 нанометрын түвшинд транзисторыг хийгдэж байгаа. А гэтэл Apple бол 5 нанометр тэрнээс 2 дахин багасгасан гэсэн үг. Гэхдээ ер нь төсөөллийн аргагүй жижигхэн транзистортай M1 CPU дотор 16 тэрбум транзистор байгаа гэсэн. Энэ бол төсөөллийн аргагүй том тоо. Ийм олон юм ийм жижиг зам багтаасан ямар давуу талтай 5 нанометрын гол давуу тал гэхээр зэрэг маш бага эрчим хүч хэрэглэнэ. Тэр өөрөөр хэлбэл бага эрчим хүчээр өндөр хүчин чадал гаргаж авах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр одоо энэ ер нь бол том компьютерууд, ноутбукнууд, Intel процессорууд, CPU гэдэг чинь бол амар өндөр хүчлээр ажилладаг, маш их халдаг, өндөр ачаалалтай ажиллахаараа тийм болохоор зэрэг хөргөх зорилтоор том сенс хийдэг. Тийм болохоор том компьютерууд, десктоп компьютерууд, лаптоп компьютеруудаас урдан байдаг. Тэгэхээр тогт залгах чад хангалттай хүчтэй сенсээр үлээлгэж байгаа учраас халалтаас нь бол тодорхой хэмжээнд сэргийлж чадж байгаа. Энэ 5 нанометрын архитектур болохоор халах нь бага. Одоо ер нь бол гар утас iPad дээр халаад таг боллоо гацлаа гэж ер нь бол сонсогдтгүй дээ. Яг тэр процессорыг компьютерийн түвшин дотор хэрэглэж чадсан байна. Одоо энүүдээс ямар тэр ARM-based 5 нанометрын CPU-нээс ямар боломжуудыг хүлээх вэ гэхээр зэрэг маш хурдан халдаггүй тийм үр дүнгэл хүлээн. Тэгээ сая Apple бол 3 компьютер гаргасан. Эхнийх нь бол MacBook Mini энэ байна. Энэ бол зүгээр ноутбук биш, ширээний компьютер. Дэлгэц гар холхон залгаад ажиллах боломжтой байлээ. Тэгээ би болохоор энэ нэг хамгийн ихний хэмжээнд байгаа. Тэний ялгаар арай хямдхан $690. Ер нь бол хүмүүст өгөхөд одоо ноутбук авах гэж байгаа бол Macintosh, Apple-ийн ноутбукийг үйлдвэрлэлийн системийг хэрэгжилж чаддаг бол тэр асуудалгүй бол өөр Windows-ээс хамаарал батаа бол энэ 3 компьютераас нэгийг авахд огт алдахгүй. 22-3 жилдээ бол батлаатай хоцрогдохгүй хэвээр нь хадгалж чадхаар компьютеруудыг гаргачлаа гэж би бодож байна. Тэгээ нэг би аваад үзье. Энэ болохоор яг зөвхөн үндсэн MacBook нь ямар нэгэн би апдейт хийгээгүй. Эндээс харах юм бол 8 GB-ийн санахаатай 256 GB-ийн solid state hard disk driverтай 8 GB надад бол жоохон бага санагдал байгаа. Гэхдээ хүмүүсийн ревю гарч байхад удаа бага гэж мэддэхгүй байна гэж байсан. 8 GB-ийг 16 болгож апдейт хийх боломж бол байсан. Гэхдээ тэр апдейт хийхэд $200 яг тэрний 816-гийн ялгаа нь Apple-ийн үйлдвэрлэлийн систем дээр хэр ялгархыг мэдэхгүй учраас энийг ихлэ туршаад үзье гэж бодлоо. Нэг сул тал байна энэ шинэ гаргасан сайн тал сул тал юм. Сайн тал нь болохоор тэр M1 CPU өөр дээр нөгөө шур RAM hard disk яг хажуудаа ингээд нэг чип дотор багтаагаад оруулсан. Тэгэхээр илүү хоорондоо харьцах хурдан хамаагүй илүү болсон. Зохицож ажиллах нь хурдан. Тэгээ үйлдвэрлэлийн систем өөрийнх нь учраас програмын аргаар хурдан болж байгаа. Програм хурдан өөрөө процессор хурдан тэгэхээр маш өндөр хурдтай л гэсэн. Сул тал нь болохоор тэр нэг дээр hard RAM-ыг M1 CPU-тэй нэг чип дотор ингээд жижиг юм дотор ингээд хийцсэн болохоор бид нар одоо бусад компьютер шиг ингээд RAM нэмээд hard-ын солиод байдаг. Тийм апдейт хийх сайжруулах боломж баталсан. Гэтэ тийм шаардлага гарахгүй ч болохоор энэ компьютерийн хүчин чадал нь маш өндөр учраас тэгээд ажиллаад үзье, ажиллаж үзэж байгаа хавцад мэддэг байх. Одоогоор бол энэ чинь тоошин архитектуртай үйлдвэрлэлийн CPU хэрэглээд эхэлсэн ARM-based гэдэг чинь болохоор Intel-ийн уламжлалт 886 процессор архитектураас төс ондоо. Тэгэхээр програмуудыг шууд 886 зориулсан тэр Intel-ийн CPU-д зориулсан програмууд ер нь бол энэ компьютерт ажиллахгүй. Гэхдээ Apple өөрөө Orzeta 2 гэдэг тэр Intel-ийн архитектурт зориулсан, Intel 886 архитектурт зориулсан програмуудыг өөрөө автоматар хөрвүүлээд энэ Silicon, Apple Silicon ARM-based процессор дээр ажилладаг чадвартай тийм хөрвүүлэгчийг гаргасан ямар нэгэн ялгаа мэдрэхгүйгээр ажиллана гэж хэлж илээ. 886 дээр ажиллаж байгаадаа адилхан хурдтай. Ер нь арай хурдан ажиллаж байгаа гэсэн. Явандаа бол ингээд энэ програм хангаж том компаниуд өөрсдийн програмыг энэ ARM-based архитектур руу шилжүүлэхээр жигнэс нь компьютер хурдыг мэдэрч ажиллаж чадах боломжтой болох юм байна лээ. Тэгээ одоо хүлээгээл байж яг одоохондоо Apple-ийн өөрийнх нь програмууд хөрвүүлэгдсэн байгаа. Adobe-гийн програм, зарим програм нь 12 сард, зарим нь он гараад шинжлэхтэн гэж хэлсэн. Microsoft бас өөрсдөө ARM-based ноутбукууд гаргаад эхэлсэн байгаа. Windows-аар бас ARM-based үйлдвэрүүд хийж авах гэсэн. Одоо явандаа бол тэр лөө ARM-based руу шилжих магадaltaй л байна. Intel өөрөө зүгээр Core i3 5 7 гэж нэрлээд 10 гаруй жил 10 хэдэн жил маш орж байна. Тэгэл нэг тэд генерашн гэж жоохон сайжруулаад байгаа болохоос одоо бол 10 нанометрын процессор явж байгаа амар халдаг их хүчин 30 40 ваттын амар өндөр хүчээр технологиор хэрэглэж ажилладаг болохоор тэр огцом өөрчлөлт гаргаж чадахгүй байгаад байсныг Apple ингээд дэмжиж чадлаа. Тэгээ өрсөлдөө мэдээж хэрэг хүмүүст сайнаар тусна. Улмал гоё юмнууд компьютерууд гарч ирэх болохоор тэр энэ бол сайн шинж гэж бодож байна. За угаалгуудыг юу тэгэн хөөрхөн байгаа.
Цэвэрлэн шиг. Нийлээ. За энэ компьютерт хаацсан ном заавар. Одоо энэ сүүлийн үеийн төхөөрөмжүүд савлгаа улам жижиг болоод дэлгэв том хүнд олон цаасаа багасгасан. Уншихгүй цаасаар одоо юугаа хийх вэ? Тэгэхээр тэрийг багасгах юм би бол минималист болж байгааг зөв гэж бодоод идэв. Энэ одоо хэвдэл нэг юм жижигхэн заавар. Тэгээд болоо. Энэ юм чиг юм байна. Тэгээд энэ дотор бас нэг Apple-ийн стикер байгаа. Apple лого, Apple том лого. Энд заавар гоё юм байна. За нэг тогны залгуур. Тэгээд болоо. Өөр юу хэрэгтэй байх вэ? Энэ хоёрыг ингэ тавьчих. Залгуур нэ. Тэгээ ингээд руу тань. Бодож байна. Хойны ингэж байна. Микрофон хийгээч. За ингэж Mac mini дээр бичиг байна. Энэ одоо портуудыг харъя. Тэгээ ингээд тогны залгуур, сүлжээний залгуур, 2 USB-C Thunderbolt гэж нэрлэдэг. 2 USB-A энгийн флаш, HDMI залгуур, HDMI энэ одоо 3 мөр байгаа хаа. Тэр монитор залгах. Энэ сенсний агаар гаргах нөх байна уу? За ингээд одоо дээш гаргаад компьютертаа залгаж үзье. Ажиллуулж үзье. Асарцсан юм хүлээж байна да. Ажиллуулж үзээд хэд дараа хэрэгж үзээд бүгд ингээд дахиад бичнэ.